Нэг л өглөөс ирэхэд хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн голд та зогсож байна гэд төсөөлөд үзтээ. Таны өмссөн өмсгөл, багийн нөхөд, шүүгч, дасгалжуулагч тэр байтугай тоглох талбайч нь хүртэл аль хэдийнэ бэлтгэгдсэн. Энэ бүхэн таны сонголт байгаагүй. Энэ бол зүгээр цаанаас өгөгдсөн зурчсан талбар. Талбай дээр гараад хэрхэнгүйх хүнд дамжуулах, гол хийх гэж зүтгэх үү, эсвэл зүгээр хамгаалалтанд зогсох уу гэдэг нь таны сонголт. Талбай дээр та ганцаараа биш. Бусад тоглогчид болох гэр бүл, найз нөхөд, дайснууд ч хүртэл тэнд өөрсдийнхөө тоглолтыг хийж байгаа. Зарим нэг нь таныг дэгээдэж унгаана, заримдаа хэн нэгэн танд гайхалтай дамжуулалт өгнө. Стажион дүүрэн үзэгчид таныг шүүмжилж эсвэл урамшуулж хашгирна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь гэвэл үзэгчид хичнээн чанга орилсон ч талбай дээр гараад таны өмнөөс хинч бөмбөг өшөглөж чадахгүй. Эцсийн шийдвэрийг талбай дээр байгаа та өөрөө л гаргана. Хөл бөмбөгийн тоглолт хугацаатай байдаг шиг бидний амьдрал бас хугацаатай. Гэхдээ гол алдсан ч тоглолтын хугацаа дуусаагүй бол тоглолтын арга барилаа өөрчлөх боломж үргэлж байдаг. Зарим хүмүүс талбай дээр гарч чаад надад яагаад ийм муу гутал өгсөн юм бэ? Яагаад энэ зүлэг нь ийм хатуу байгаа юм бэ гэж гомдлсоор байгаад тоглолтоо дуусгадаг. Харин шилдэг тоглогчд бол байгаа нөхцөл байдалтай тулгуурлаж хамгийн шилдэг тоглолтыг үзүүлдэг. Шилдэг тоглогчид бол төгс талбайд биш, төгс бус нөхцөлд төгс хандлагыг сонгодог. Өөрөөр хэлбэл өгөгдсөн нөхцөлд ирээдүйгээ бүтээх сонголт минут тутамд байдгаа гэсэн үг. Хэрвээ та миний хувь тавилан ийм л юм байна гэдэл тэндээ л амьдрна. Шүүгч, дасгалжуулагч, багийн хамтрагч хинч таныг өөрчилж чадахгүй. Харин би өөрөө бүтээгч юм байна гэж бодвол та илүү хэрч хүчтэй, илүү хариуцлагатай болж, илүү хичээж, илүү хийх сурч, илүү өөрийгөө дайчилж эхэлнэ. Энэ үеэс эхлээд таны бие, тархи, бодол, үйлдэл, дадал зуршил хүртэл өөрчлөгдөж эхэлнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл таны генд хүртэл өөрчлөлт орж байна гэсэн үг. Амьдралаа амжилттай удирдсаны дараа та түүнийг миний хувь тавилан гэж хэлнэ. Харин өөр нэг газар өөр хэн нэгэн гомдолсон амьдралаа миний хувь тавилан гэж зүхээд сууж байна. Одоо өөрөөсөө асуудаа. Бидний амьдрал зурагдсан байдгүй? Эсвэл бид өөрсдөө зурдгүү?